Өнөөдөр сувх тавтаа морил би бол хөтлөгч инхот. Хэргийн товч нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хуульчагийн мамаа бүгд найрамдах хятад ард улсаас бидэнд хүргэх гэж байна. Өнөөдрийн дугаарыг аяллаа төвцөг Air Market болон ажилд бэлэн чадвар сурын UB Tech сургуулийн бэлтгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгоны од мөндөр радиогоор хүрч байна. За өдрийн дагee. Өдрийн мэнд төргий. За ДНХ өнөөдрийн түүх бол тийм ДНХ чинь төгс шинжилгээ бас биш болоо явчихв тий. За өнөөдрийн түүх бол яг бүх шинжилгээч гэдэг юм уу энэ зөв буруу гэдэг талаар нь ярихгүй харин ДНХ-гийн нотлох баримтын талаар олон хүмүүсийн бидний хүртэл итгэдэг ойлголтыг эргэлзээнд оруулсан ийм хачирхалтай түүхүүдийн талаар ярьж өгөхөөр бэлдсэн байна. За ДНХ гэдэг бол их урт нэртэй байлаа шүү дээ. Дезоксирибонуклеины хүчил гэдэг үгний товчлол юм билээ. Тэгэхээр ДНХ гэдгээр нь л явчих. За бид бүхэн өнөөдрийн хүртэл бодохдоо аливаа гэмт хэргийн газраас олдсон ДНХ-гийн нотлох баримтыг бол ерөөсө төгс нотлох баримтаа гэж бодож ирсэн. Хоёулаа ДНХ-гийн шинжилгээгээр илрүүлсэн за хэрэгт холбогдлохгүй байж байгаа ДНХ-гийн шинжилгээ тухайн үед байгаагүй улмаас хэлмэгдэж насаараа хоригдох тэр байтугай цаазаар авах ял авсан хүмүүсийн тухай хүртэл харамсалтай түүхүүдийг зөндөө ярьж ирсэн тийм ээ. Тэгэхээр хэргийн газраас хүний ДНХ олдож гинэ гэдэг чинь өөрөө тухайн одоо гэмт хэргийн газарт байснаар барахгүй бүр ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдсон үйлдсэн байх ёстой гэсэн ийм ойлголтыг бол шууд төрүүлэх нь дамжиггүй шүү дээ. Бид нар тэгжил бодож байсан тий. За эхлээд хоёлаа учир начрыг нь ярихаас өмнө болсон үйл явдлыг нь ярьж өгье. Тэгээд дараа нь шинжлэх ухааны үүднээс одоо үүнийг хэрхэн тайлбарлаж хэрхэн шийдэгдсэн бэ гэдэг талаар ярьж өгнө. Тэгэхээр шинжлэх ухааны тайлбар нь дараа явахаас өөр аргагүй. За хэрэг нь юм байна. 2012 оны 11-р сарын 29-ний шөнө Калифорни мужийн Монте-Серено хотод нэг аимшигтай гэмт хэрэг гарсан байна. Равиш Кумра хэмээх чинээлэг бизнес эрхлэгч өөрийнхөө маш чинээлэг том харшид бусдын халдлагад өртжээ. Тэрээр тухайн үед гэртээ зурагт үзээ сууж байтал гэрт нь хэсэг этгээдүүд дайрж орж ирээд за Кумраг хүлээд нүдийг нь боогоод амыг ингээд скотчоор битүү ороогоод наачсан байна. Тэгээд гэрийнх нь дээд давхарт нь унтжсэн хамтран амьдрагч Хариндер гэгч эмэгтэйг бас тэд нар олсон. За Хариндер нь бол энэ Равиш Кумра гэж залуугийн салсан эхнэр нь байсан боловч хосууд эдгээр салсан ч гэсэн нэг гэрт хамт амьдарч исэн юм байна. Ингээд халдагчид эмэгтэйгч бас хүлж орхисон. Ингээд гэрийг нь бүхэлд нь нэгжиж дээрэм хийж гэрт нь байсан хамаг л үнэтэй цайтай мөнгө алт мөнгөн эдлүүд зэрэгэд нь ухаж төнхөж дээрэмдээд ингээд яваад өгчээ. Дээрэмждэг явсны дараа Хариндер араа гэж тэмтжиж мүлхэж яваад галтгооны өрөөндөө хүрээд уцаа яаж ижаад аваад ингээд 911 рүү залгаж чадсан юм байна л та. Ингээд цагдаа нар болон түргэн тусламжийн яаралтай гэрхт нь ирэхэд Равиш Кумра гэд гэрээ эзэн залуу аль хэдийн нас орчихсон байсан байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр залууг амьсгал нь боогдсны улмаас нас орсон байна гэж тогтоосон. Ингээд хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хийсэ. Шалгалтын эхний өдрүүдэд цагдаа нар хэргийн газраас маш олон төрлийн нотлох баримтууд цуглуулсан бөгөөд хамгийн анхаарал татсан зүйл бол хохирогчийн хумсан доороос илэрсэн ДНХ-гийн уул мөр байсан. Хүч хэрэгэлсэн халдлагын үеэр хохирогч халдагчаа ингээд наажсан байх магадлал маш өндөр байдаг учраас энэ төрлийн нотлох баримтыг мөрдөгч нар маш чухал давж үздэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл ямар нэгэн тэмцэлтэй болсон байх магадлалтай. Үүний улмаас хохирогчийн хумсан дор нь ямар нэгэн байдлаар биологийн уул мөр үлдсэн байх магадлал маш их байдаг учраас ингээд чухал нотлох баримтад тооцжээ. Ингээд ДНХ-гийн шинжилгээний хариу гарсан. Хариу нь Лукас Андерсон гэх 26 настай эрэгтэйгийнх болж таарсан.
За Лукас Андерсон гэж энэ залуу бол орон гэргүй, архины гүнзгий хамааралтай, сан хосогийн гудамжинд амьдардаг нэг юм орон гэргүй хүн байсан. Тэгээ өмнө нь янз бүрийн жижиг сажиг зөрчил, согтуугаар үлдсэн гэмт хэрэг зэрэгт ингээ холбогдчихсан учраас ДНХ-гийн мэдээлэл нь мужийн мэдээллийн санд бүртгэлтэй байсан юм байна л та. Тэгээ ингээд ДНХ-ний илэрчгээр цагдаа нарт бол энэ хэрэг ингээд ойлгомжтой юм шиг санагдаж байгаа тий. Хохирогчийн хумсанд ороос ингээд Андерсоны ДНХ илэрчиж байгаа юм чинь. Ингээд цагдаа нар Андерсоныг одоо гэрт нь халдаж хүний амь насанд хүрсэн гэмт хэрэгтэн байна гэж үзээд тэр дор нь баривчлаад авсан байгаамаа. За ингэж баривчлагдсан Андерсон өөртөө ч гэсэн эргэлзэжсэн. Яагаад тэгэхээр Андерсон архийг маш ихээр хэрэгэлдэг. Тэгээ заримдаа бол хэдэн өдрийн үйл явдлаа ч ингээд огт самдгүй нэг юм байсан юм байна л та. Тэгээ Андерсон өмгөөлөгчтэйгээ уулзахдаа ингэж хэлсэн байгаа. Би магадгүй хийцэн ч байж магадгүй. Би одоо үнэхээр мэдэхгүй байна гэж хэлсэн байгаа. Гэхдээ одоо түүний өмгөөлөгч нь Келли Булик гэж хүн түүний энэ хэлсэн болон холбогдсон хэрэгт нь огт итгээгүй. За өмгөөлөгч нь зөвхөн нэг ДНХ-гийн шинжилгээний хариунд тулгуурлаад хүнийг хүн амны хэрэгт буруутай тооцож болохгүй гэж үзэж маргасан. Ингээд Кулик өмгөөлөгч Андерсоны өнгөрсөн амьдрал, за тэгээд эмнэлгийн бүртгэл, цагдаагийн тайлан, гэрчүүдийн мэдүүлэг гэх мэтэр Андерсоныг энэ хэрэгт хамааралтай байж болохоос бүхэл одоо үйл баримтын араас явж эхэлснээр энэ хэрэг бүр огт нөгөө тишинээ эргэсэн байгаа. Оронгороо эргэсэн. За яг хэрэг болсон өдөр Андерсон бүр маш их согтуу ингээ баг тасарсан байсан гинэ. Тэгээ эхлээд нэг дэлгүүрийн ажилтан Андерсныг ингээд гуйлга гуугаад яваад байна гэж цагдаа нарт дуудлага өгсөн байгаа юм. Тэр нь бүртгэгдсэн. За дараа нь өөр нэг дэлгүүрийн ажилтан Андерсныг дэлгүүр дотор нь орж ирээд шалан дээр нь тасраад унтсан байна гэд дуудлага өгсөн байгаа юм. Тэгээ өөрөөр хэлэх юм бол Андерсон яг тэр тухайн өдөр ингээд өөрөө ухаангүй байсан гэдэг нь ингээд хүмүүсийн мэдүүлэг болон цагдаа нарт өгсөн дуудлагаар нотлогдож байгаа байхгүй юу. Тэгээд дуудлагын дагуу ирсэн цагдаа нар энэ дэлгүүрт тасраад унтсан Андерсныг одоо ирж шалгаад тэгээ эмнэлгийн түргэн тусламж дуудаад тэгээ эмнэлгийн дамнуурган дээр хэвтүүлээд бүр эмнэлэгт хүргэж аваачсан байна. Тэгээ эмнэлгийн бүртгэлээр бол Андерсон оройн 10 цаг 45 минутанд эмнэлэгт ирчихсэн. Хэвтэн эмчлүүлж исэн. Одоо цуснд нь хийсэн шинжилгээгээр бол түүнээс маш их хэмжээний архи хэрэгэлсэн болох нь ингээд тогтоогдсон. Тэгээ тийм учраас тэр шөнө Андерсон бол эмнэлэгт нөгөө хордлох тайлах эмчилгээ гэдэг шүү дээ. Тэгээ хордлох тайлах эмчилгээ хийлгээд эмнэлэгт байсан гэдэг нь бүртгэл болон цагдаа нарын мэдүүлэг эмнэлэгт одоо эмчилгээ хийсэн хүмүүс гих мэтэр ингээд маш олон байдлаар ингээд нотлогдож ирсэн. Гэтэл хохирогч Равиш Кумрагийн гэрт болсон халдлага бол оройн 11 цаг 30 минутаас шөнө 1 цаг 30 минут хүртэлх хугацаанд болсон байна. Өөрөөр хэлбэл Андерсон яг хэрэг гарах үед эмнэлэгт хордлого тайлах эмчилгээ хийлгээд хэвчээсэн болох нь ингээд баримтуудаар нотлогдоод байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд асуулт гарч ирнэ. Тэ ингээд хэрвээ Андерсон хэрэг үлдээгүй хэргийн газар байгаагүй юм бол яаж яваад ингээ хохирогчийн хумсанд ороос ДНХ-г гараад ирвэ гэдэг асуулт гарч ирнэ шүү дээ. Тэгэд энэ асуултын мөрөөр ингээ цагдаа нар учрыг нь олох гэж ингээ толгоогоо гарчлахж эхэлсэн. Ингээ Андерсон одоо нэгд ингээ ДНХ-г ингээ хохирогчийн хумсанд ороос илэрсэн учраас ингээ энэ асуудлыг тодорхой болох хугацаанд ингээ барьж хориод саатуулсан байгаа. Тэгээд Лукас Андерсон болон Равиш Кумра хоёрын амьдрал нь ингээд ерөөсөө ингээд шалгаад үзэхээр оогт би бинээ таньдгүй бүр нэг өрөөнд ч байж үзээгүй амьдралдаа бие бинийгээ мэдгүй хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Тэгээ нэг өрөөнд ч ингээд хамт байж үзээгүй мэдгүй хүмүүс гэхээр яаж яваад ингээд хохирогчийн хумсанд орсон дээ энэ хэн орчдөг ингээд. Тэгээ ингээд байж итэл тухайн хэрэг дээр ажиллаж исэн Aaron Lansford гэж хүн нэг зүйл анзаарсан байна. За мөрдөгч Андерсны эмнэлгийн бүртгэлийг ингээд дахин уншаад ингээд шалгаж байхдаа нэг зүйл анзаарсан нь түргэн тусламжийн ажилтнууд биш үү одоо дуудлага хүлээж аваад ирдэг хүмүүс
парамедик хүмүүс. За тэдний нэрсүүдийг харж байгаа дараа нь Кумрагийн хэргийн материалтай ингээд тулгаа шалгаад үзсэн чинь яг тэр дуудлагаар очисон хоёр эмнэлгийн ажилтан тэр Кумрагийн аллагын дуудлага дээр бас очисон юм байна гэдэг нь ингээд гарч одоо тодорхой болсон байна. Өөрөөр хэлбэл нөгөө нэг Андерсон дэлгүүр дотор тасраад унтсан багт нь дуудлагаар очиж нөгөө дамнуурган дээр хэвтүүлээд аваад гарсан хоёр парамедик хүн яг үргэлжлүүлээд дуудлага аваад энэ Кумрагийн аллагын хэрэг дээр очисон байна гэдэг ингээд гарч ирсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл ингээд нэг шөнө ингээд ойрхон зайтай хоёр хүний хэрэг дээр буюу ингээд хоёр газар очисон болж таарад байна шүү дээ. Нэг баг ажилласан гэж. За ингээд ер нь бол хэргийн учир тайлагдах юм шатандаа орсон. Прокурор өмгөөлөгч мөрдөгчд нэг юм эцэст нь санал нэгтэйгээр энэ тэр хэрэг дээр ажилласан хоёр түргэний ажилтан ямар нэгэн байдлаар энэ Андерсоны ДНХ-г одоо өөрсдийнхөө тэр тоног төхөөрөмжөөр гэдэг юм уу одоо бэлэгээрээ ч дамжуулаад юм уу эсвэл одоо ингээд нөгөө зүрхний цохилт энэ тэр шалгадаг нэг хуруунд тавьчулдаг юм байдаг шүү дээ. Тэр мэрүүгээрээ ч дамжуулаад юм уу ямар нэгэн байдлаар ингээд Кумрагийн бие тэр хумсанд орно Андерсоны ДНХ-г хүргэцсэн байна гэдэг ийм одоо таамаг дээр санал нэгдсэн байна. Гэтэ өнөөдрийн хүртэл яаж тэр ДНХ-г дамжаад очсон гэдэг нь тодорхойгүй хэвээр үлдсэн юм байна. Тэгээд ингээд ямар ч гэсэн Андерсон хэргийн газар байгаагүй гэдэг нь тодорхой болсон учраас Лукас Андерсныг суллаж явуулсан. Тэгээд энэ хүртэл хугацаанд хөөрхий энэ Лукас Андерсон гэж залууч баг 5-6 сар хоригдсон байгаа байхгүй юу? Тэгээд ямар нэгэн нөхөн төлбөр мөлбөрч аваагүй ямар ч гэсэн эрхчлөөтэй болоод гарсан. Тэгээд хэргийн газраас авагдсан бусад ДНХ-гийн шинжилгээний үр дүнд жинхэнэ гэмт хэрэгтнүүд болох 3 этгээдийг илрүүлж чадсан. За тэгээд тэр 3-ыг баривчилж авснаар тэднэр нь гэмт хэрэгээ хүлээгээд за нэг нь 1-р зэргийн хүн амны хэрэгээр ял авсан, 2 нь 25 жилээс дээш одоо бүх насаараа хорих ял аваад ингээд энэ хэрэг шийдэгдсэн байдаг юм билээ. Тэгээ энэ хэрэг бол ингээд ДНХ-гийн нотлох баримтын талаар нэгд ингээд нийгэмд тогтцсон байсан олон жил ингээд тогтцсон ойлголтыг өөрчилж өгсөн юм хэрэг болсон юм байна. Тэгээд энд бол ерөөсөө шүүх шинжилгээний одоо шинжлэх ухаанд ямар ч буруу бол байхгүй. Яалтчгүй ДНХ байсан уу гэвэл байсан. Тэгээд хамгийн гол нь яаж яваад тэнд очичвоо гэдэг дээр ингээд тайлбар шаардлагатай болж байгаа юм. Тийм байна. За ДНХ гэдэг бол хэрэг дээр яг төгс тохирох нотлох баримт гэж үзэхэд бас очир дутагдaltaй гэдгийг анх удаага мэдж байгаа юм биш үү тий? Тий яг үнэ. Энэ хэрэг бол ингээд маш том сургамж олж өгсөн юм сонирхолтой хэрэг байгаа байхгүй. Тэгээ хэрвээ одоо ингэдгиймаа гээд уламжлалт тогтцсон практиктай мэддэг байсан хүн бол эргэлзэхгүй л байх байсан байх нь л тий. За тэгэхээр ДНХ гэдэг бол ингээд амьд организмын удамшлын мэдээллийг агуулсан юм молекул гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бидний бүх эдис одоо энэ арьс одоо цус, шүлс, одоо үс юу гэдгийг бүгдэнд нь агуулж байгаа. Тэгээд ДНХ-гийн бүтцийг хамгийн анх 1953 онд олж нээснээс хойш 1980-аад оноос эхлээд ингээд гэмтэргийн мөрдөн байцаалтанд ашиглаж эхэлсэн юм байна л да. Эхэндээ ДНХ-гийн шинжилгээнд маш их хэмжээний тийм биологийн материал шаарддаг байсан юм байна. Тэгээ хэмжээний одоо цус гэдэг шүлс те эсвэл одоо үрийн шингэн ч гэдэг юм ийм хэмжээний материал шаарддаг байсан бол орчин үед техник технологи хөгжөөд бүр маш бага нүдэнд үзэгдэхгүй тийм өгөгдлөөр одоо зүгээр ингээд хүний гар ингээд хүрэх төдийд үүссэн тэр нэг хүрэлцээний уул мөрөөр гэх юм уу ДНХ-г шинжилгээ хийгээд илрүүлэх боломжтой болцсон юм байна. Одоо тэгэхээр ДНХ гэдэг бол зүгээр ингээд заавал ингээд бодтой нүдэнд харагдах тэр үс шүлс цуснд ингээд агуулгадаа тэгээд тэр газараа л ингээд байж идэг зүйл биш юм гинэ. Бидний арьс гэхэд ингээд өдөрт 50 гаруй сая эсийг ингээд энд тэнд ингээд цацаа явж идэг гинэ. Тэгээд жишээгээр авч ярьсан энд ингэсэн байсан. Хүн байж тэ 2 минутын дотор гэхэд
хөл бөмбөгийн талбайг бүрэн бүрхэх хэмжээний эсээ цацж идэг гинэ. Тэгэж бодоод үзтээ ингээ хаа сайгүй бид нар ингээ ДНХ-г цацж идэг байна шүү дээ. Ярих, найтах одоо хүмүүстэй ингээ гар бариад өнгөрөхөд хүртэл тэр гар бариад өнгөрсөн хүний гарт нь ингээ бидний ДНХ наалдаад үлдчихийд юм байна. Тэгээ тэндээс нь шинжилгээ аваад илрүүлэх боломжтой болсон гинэ. Австралийн шүүх шинжилгээний эрдэмтэн Роланд гэж хүн яг энэ судалгаагаараа одоо энэхүү touch DNA гэж нэрлэдэг байгаа байхгүй энэ хүний хүрсэн зүйлээс ДНХ-г илрүүлж болохын нээлтийг ингээд шинжлэх ухааны хүрээнд нотолж баталсан юм байна л да. Тэгэхдээ энэ эрдэмтэн анх нээлтээ хийж явах үедээ ч нэг чухал анхааруулгыг хэлж ирсэн юм байна. Тэр нь юу байсан гэхээр зарим тохиолдолд хүмүүсийн ДНХ одоо тэдний хизээж хүрээгүй зүйлс төр олдох боломжтой гэж. Тэгэд энийг хоёр дахь шилжилт буюу secondary transfer гэж бүр нэрлсэн байна. Тэгэхээр одоо Австралийн энэ эрдэмтэн энийг ингээд шинжлэх ухааны хүрээнд нотолж тогтоосноос хойш яг энэ touch DNA гэдэг зүйл бүр маш олон ангилагдаад ингээд хөгжсөн гинэ. Тэгээ хамгийн анхны шилжилт гэдэг нь бол хүн яг ингээд өөрөө хүрээд яг өөрөө ингээд ДНХ-гээ үлдээх хийж байгаа юм байна. Одоо хүн яг хутга бариад ч гэдэг юм уу те тэр хутган дээр үлдсэн уул мөрнөөс шууд ДНХ авах. Энэ бол шууд анхны шилжилт буюу одоо primary transfer гэж юм. За хоёр дахь шилжилт гэдэг нь бол ингээд ДНХ-н завсрын объект эсвэл хүнээр дамжуулаад шилжихийг хэлж байгаа юм. За эргэн А-гийн ДНХ үлдсэн эд зүйлийг одоо барьж хүрсэн зүйлийг нь эргэн Б барьж аваад тэгээд нөгөө нэг эргэн А-гийн ДНХ-г өөр зүйлд дамжуулахыг хэлээд байгаа юм байна. За урдагч шилжилт гэж бас байна. Бүр олон дамжлагтайгаар хүний ДНХ бас дамжаад явдаг гэж байна. Одоо эргэн А-гаас эргэн Б-гийн хувцас хунраар дамжаад эргэн В-гийн бас одоо өөр хүрсэн зүйл мүлээр ингэж дамжаад ингээд объектанд наалтаж үлдэх. Жишээл тэгэхээр зөвхөн хоёр дамжлага биш ингээд олон дамжлагаар бидний ДНХ үлдэх боломжтой гэж одоо тогтоосон байна. Шинжлэх ухааны одоо энэ техник технологийн хөгжихийн хэрээр би ялуурчин болох одоо магадлал өсөд байна л гэсэн үг шүү дээ. Бас байна гэсэн. Тэгэхээр Лукас Андерсны хэрэг дээр яг ийм зүйл болцсон байгаа байхгүй юу? Тэ хаа хамаагүй тэр эмчнэр ингээд гараараа ч юм уу тоног төхөөрөмжөөрөө ингээд дамжуулаад талигаач хохирогчийн хумсанд орно ингээд ДНХ-г нь аваачаад наацсан байгаа байхгүй. Ядчаа тэр хумсанд орно ч өвдөө. Тэг. Ивент тэтгэгчтэйгээ танилцаа тэгээ үргэлжлээ. Тэгээ би юу яхаа шүү. Юуны дараа нэг асуулт асууна. За өнөөдрийн дугаарыг ажилд бэлэн чадвар сурыг UFE Tech сургууль ивент итгэж байна. За UFE Tech нь санхүү эдийн засгийн их сургуулийн бүрэлдэхүүн сургууль бөгөөд шинэлэг технологи, шинэ арга барилыг ашиглан ирээдүйн ур чадварыг хөгжүүлэх зорилготой инженер технологийн сургууль юм байна. За мэдээллийн технологийн салбарт онцгойлон анхаардаг, ирээдүйн шаардлагад нийцсэн мэрэгчлэнүүдийг бэлтгэхээс гадна технологи дээр нэмэх нь дизайн, нэмэх нь сэтгэл судлал гэсэн гурван үндсэн чиглэлийг хослуулад үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. За сэтгэл судлалыг оруулж ирж байгаа нь би их олзуурхаад байгаа. За сэтгэл судлалаар давхар эзэмшсэн хүмүүс бол ер нь альва нэгэн салбарт за худалдааны салбарт ч гэдэг юм уу те. Ер нь их давуу байдалтай болчдөг. Худалдаа авагч маань юу хүсэж байна, ирээдүйд юу одоо тренд болохоор байна гэдгийг мэдрээд ер нь нэг тийм жоо мэдрэмжтэй болчдөг шүү дээ. Одоо тийм учраас илүү даваа талтай болох бах. За одоо 10 жилийн хүүхдүүд, ахлах сургуулийн хүүхдүүд маань хичээлэнд дуусаад ямар мэрэгчлэлтэй болох уу, ямар сургуульд орох уу. За 9 дугаар ангийн, 10 дугаар ангийн, 11 дугаар ангийн арай төгс болгоо хүүхдүүд маань би ямар мэрэгчлэлтэй болох вэ, ирээдүйдээ юу болох вэ гэж шийдэж чадсан байгаа бол UFE Tech сургууль дээр очиод нэг уулзаад ер нь ямар хуу сургууль байна гэдээ бас нэг судалжуул зүгээр бах. Тэгээд ер нь их анханасаа л эртнээс л ингээд бэлдээд байж байвал их зүгээр байдаг те. За тэгээд санхүү бол бүгдээрээ мэдж байгаа. Ямар санхүүгийн чиглэлээр ямар мундаг сургууль вэ? За ер нь санхүүгийн чиглэлтгүү бусад одоо салбартаа ямар мундаг сургууль вэ гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. За холбогдох дугаар нь 7732 10 10 гэдэг дугаар байна. За UFE Tech MN гэдэг вебсайтаар ороод бас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм байна. За баярлалаа. За баярлаа. За нэг асуулт байна. Одоо энэ DNA-ийн шинжилгээг хэрэг болгон дээр
одоо юу яадаг вэ? Авах тийм тусгай зөвшөөрөл өгдөг үү? Эсвэл хэрэг болгон дээр авах зөвшөөрөл нь байж идэг юм уу? Одоо яг энэ дээр одоо би яг мөрдөн байцаагч энэ төр биш, бас шүүх шинжилгээний ажилтан биш болохоор яг баттай бол хэлж мэдэхгүй байна. Гэхдээ хэргийн газар дээр шүүх шинжилгээний хүмүүс очиж нотлох баримтыг ингээд баримтжуулж баталгаажуулж авдаг. Одоо хэргийн газар дээр одоо хүн амны хэрэг болцсон байлаа гэж бодоход шүүх шинжилгээнийхэн криминалистууд энэ төр очиод тэр тухайн нотлох баримтуудыг байгаа газарт нь баталгаажуулаад, баримтжуулаад, аваад тэгээд бүрдүүлбэр хийснээ дараагаар нь нөгөө одоо дараагийн шат руу шилжүүлдэг. Тэгэхээр байж болох бүхий л нотлох баримтуудыг тухайн газар дээр нь бүрдүүлж цуглуулдаг. Тиймэрхүү процесстэй явж байгаа. Яг миний асуух гэсэн юм нь юу гэхээр хэрвээ зөвшөөрөл олгогдоогүй байхад ДНХ-ийн шинжилгээ хийгээд тэрийг шүүхтээр нотлох баримтаар ашиглах гэсэн чинь зөвшөөрлгүй нотлох баримт байна гэд нотлох баримтыг үгүйсгэх тийм боломжтой юу те? Яг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж хэд хэдэн нөхцлүүд бас байгаа л да. Гэхдээ яг гэмт хэргийн газар дээрээс авж байгаа одоо нотлох баримтууд бол нэг их тэгж үзэгдэхгүй байх. Одоо тэрэнд нь ингээд процесс зөрчиж аавна гэдэг чинь бас арай өөр алдаа гаргасан байх ч гэх юм уу. Яг процессын дагуу авагдсан зүйл бол нэг тэгж хасагдахгүй байх л та. Тэгээ ялангуяа гэмт хэргийн газар дээр авагдсан ДНХ-ийн шинжилгээнүүд ч гэдэг юм уу. Тэрэн дээр бол зөвшөөрөл шаардлагагүй криминалистууд өөрсдөө яг очиод яг байгаа хэргийн газрын үзлэгээ хийгээд ингээд баталгаажуулаад авчиж байгаа учраас байж болох бүхий л нотлох баримтуудыг авна шүү дээ. Дараа нь ингээд хүлээхгүй мэдээж тэрэн дээр чи прокурорын зарим нэг зөвшөөрөлтэй юмнууд байгаа л байна. За олон долоо юм асуусанд уучлаарай. За ДНХ-тэй холбоотой бас нэг хачирхалтай түүхийг ярьж өгье. За 1990-ад оны ихээр Австрийн нэгэн жижиг хотод гарсан нэг юм жирийн нэг хулгай зүгээр юм нэг хулгай хожим одоо Европын эрүүгийн мөрдөн шалгалтын түүхэнд гарсан хамгийн хачирхалтай алдааны эхлэл болно гэж хинч төсөөлөөгүй гинэ. За тэр үед ингээд ДНХ-гийн шинжилгээ гэдэг бол өнөөдрийнх шиг юм түгээмэл болоогүй яг дөнгөжл гараад байсан үе 90-ад он гэдэг бол тэ. Тэгэхээр мөрдөн шалгахын байгууллагууд энэ шинэ технологи ДНХ-гээр гэмтэргийн эзнийг хайж олох тэ. Одоо гэмтэрэгт холбогдолтой мэдээллийг цуглуулах одоо шинэ технологиуд ихээхэн найдлага тавиад үүнийг мөрдөн шалгах ажиллагаанд яг хэрэгжүүлээд хэлжсэн гэсэн яг энэ үед. За 1993 онд Австрид болсон нэгэн хулгайн одоо хулгай болсон юм байна л да. Тэр хулгайн үлдэгдсэн газрын хэргийн газар дээрээс нэг эмэгтэй хүний ДНХ илэрсэн байна. Хулгай үлдэгдсэн газар. Тэгэхээр хулгай үлдэгдсэн газар ДНХ одоо жишээлбэл яаж ямар шаардлагатай юм бэ гэхээр жишээлбэл ингээд цонх мохон дээр ч байдаг юм уу? Том алганы хурууны хэмээж гэдэг юм уу эсвэл хэргийн газарт нь нус шүс үлддэг ч юм уу те иймэрхүү бас байж болно шүү дээ. Тэгэхээр энэ хинэх байна уу гэд ингээд шалгах тиймэрхүү маягаар хулгайн хэрэгтэй бол ДНХ бас л холбоотой хин энд байваа гэдгийг тогтоохын тулд гэсэн ойлгомжтой юм ярьчих шиг боллоо. За тэгээд энэ хэрэг нь өөрөө ингээд нэг юм жирийн юм байдаг л юм жижиг хэмжээний хулгай байсан учраас тухайн үед нэг хүмүүсийн анхаарал татаагүй юм л да. Нэг эмэгтэй хүн хулгай хийсэн байна л гэж бодсон юм шүү. Тэгээд ер нь тэгэл тухайн үед чинь өдөр болгоно л байнгын юм хулгай гарч л байдаг болохоор тэгээд одоо зүгээр тэр илэрсэн эмэгтэй ДНХ-гийн мэдээллийг зүгээр бусад олон мянган нотлох баримтуудтай нэгтгээл нэг юм архив татгалаад тэгэл үлдээсэн юм. За ингээ хэдэн жилийн дараа Германд болсон өөр нэгэн хэргийг шалгаж явах үед мөрдөгчд нэг сонирхолтой давхцал анзаарсан гинэ. Хэргийн газраас илэрсэн ДНХ нь өмнө одоо Австрид гарсан тэр нөгөө жижиг хулгайн хэрэг дээр бүртгэгдсэн ДНХ-тэй яг таарж исэн байгаа юм. Тэгээ эхэндээ бол энэ нэг юм онцгой зүйл санагдахгүй шүү дээ. Яг тэгэхээр тухайн үед чи Европын холбооны гишүүн орнуудын хүмүүс чинь аль нэг улс руугаа чөлөөтэй ингээд зорчичдаг тий. Тэгэхээр зарим нэг гэмт хэрэгтнүүд ингээд
өөр улс дамжаад гэмт хэрэг үлдээд явах. Тэгээ өөр улсад очиж өөрийнхөө биологийн уул мөрийг үлдээх зэрэг бол нэг тийм боломжгүй зүйл биш гэсэн. Тэгэхээр нэг юм гайхаад ах зүйл биш. За гэвч удалгүй 3 дахь хэрэг гарч ирсэн. Дараа нь 4 дахь хэрэг. Тэгээ 5 дахь хэрэг. Тэгээ жил ирэх тусам ингээд Европын янз бүрийн улсад болсон хоорондоо огт холбоогүй мэт харагдах юм гэмт хэрэгүүд төр нэг ижил эмэгтэй хүний ДНХ-ийн мэдээлэл дахин илрээдсэн гинэ. Герман, Австри, Франц зэрэг улсуудын 40 гаруй гэмт хэргийн газраас гээд эмэгтэй ДНХ илэрсэн. За тэгээд эдгээр хэрэгүүд нь ингээд янз бүрийн гэмт хэрэгүүд гээд автомашины хулгай, тэгээ орон байрны хулгай, дээрэм, хар тамхины хэрэг, зарим нь бүр хүчингийн хэрэг, бүр хүн амны хэрэг гэх мэтчлэн ингээд бүр янз бүрийн гэмт хэрэг дээр ингээд нөгөө л эмэгтэй хүний ДНХ-ийн хэрэг одоо мэдээлэл гараад ирсэн юм байна л да. Тэгээд хамгийн гол нь хэргийн газрууд нь хоорондоо бүр хэдэн зуун километр, заримдаа бүр ингээд хэдэн мянган километрийн зайтай тийм хэрэгүүд гараад байсан. Тэгээд яалтчгүй нэг эмэгтэй л ерөөсөө холбогдож гарч ирээд байсан байна. Тэгээ 2007 оны 4 сарын 25-нд Германы Heilbronn гэдэг хотод 22 настай эмэгтэй цагдаа Мишель Хизэвэт гэж хүн одоо цагдаа эргүүл хийгээд явж байхдаа буудуулж амь насаа алдсан хэрэг гарсан. За мөн түүний хамтран зүтгэгч нь маш хүнд шархагдсан ийм хэрэг явдал болжээ. Тэгээд энэ хэргийн газраас дахиад нөгөө нэг нууцлаг эмэгтэй ДНХ олдсон байна. Тэгээ ингэж цагдаа буудсан амь насыг нь хохироосон энэ хэрэг дээр ингээд нөгөө л олон хэрэгүүдээр гарч ирээд байсан эмэгтэй ДНХ илэрчгээр бүхэл бүтэн Европ даяар цагдаа нарыг сэртгийлгээд энэ одоо ер нь юу болоод байна те. Яалтчгүй нэг юм айхтар гэмт хэрэг үлдээд яваад байгаа эмэгтэй хүн байна. Тэгээ одоо бүр ингээд хэрэг нь бүр хүндрээд ингээд цагдаа нар руу чиглэсэн юм халдлага үлдэж эхэллээ гэж ингэж үцгэд хүргэсэн. Ингээд цагдаа нар урд өмнөх тохиолдлуудтай нь холбож үзээд тухайн тэр нууцлаг эмэгтэйг Фантон Heilbronn буюу нүүргүй эмэгтэй гэж нэрлэх болсон байна. Эзэн би энэ тодорхойгүй байгаа шүү дээ. Ерөөсөө ямар ч өгөгдлийн санд мэдээлэл нь байхгүй. Ингээд Герман, Австри, Францын цагдаа нар нэгдээд олон улсын мөрдөн шалгах ажлын хэсэг байгуулад асар өргөн хүрээний мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн гинэ. За уг ажиллагаанд 100 гаруй цагдаа нар оролцож олон сар жил ажиллаад мэдээлэл өгсөн хүнд 300 мянгаас 400 мянган $, шагнал олгоно гэж эдгээр улсуудаар битүү зарлаад за ажлын хэсгийн зардал ойролцоогоор 2 сая евро түүнээс ч өндөр зардал гэж ингээ гаргаад бөө юм болол ажилласан юм байна л та. Тэгээ бүр хэдэн жил ажилласан бүр сар биш шүү хэдэн жил ажилласан. Тэгэл тэр эмэгтэй нь ямар хүн бэ? Хаана амьдардаг, хаанаас гаралтай вэ? Яагаад ингээ Европ даяар ингээд гарч байгаа янз бүрийн гэмт хэрэгүүдэд холбогдоод байна гэх мэтээр ингээд 9 шидийн таамаг дэвшүүлээд за энэ эмэгтэй бол ерөөсөө ингээд цуврал алуурчин баха. Тэгээ магадгүй зүү Европоос ирсэн нэг юм нууцлаг эмэгтэй байна гэж юм таамаг дэвшүүлээд за тэгээд үнэхээр энэ бүх гэмт хэргийг нэг хүн үлдээд яваад байгаа бол тэр эмэгтэй Европын хамгийн аюултай гэмт хэрэгтэн байж таарна. Тэгэхээр нэг хүн ийм олон төрлийн гэмт хэрэгт холбогдно гэдэг бол ер нь логикийн хувьд ингээд хачирхалтай боловч ингээд яалтчгүй хөдөлбөргүйгээр ДНХ-гийн шинжилгээгээр гарч ирээд байсан учраас ингээд хөдөлбөргүй нотлох баримтаа гэж Европын цагдаа нар бүрэн итгэж байсан. За ингээд энэ ажлын хэсгийн хүрээнд хэдэн мянган хүнд ДНХ-гийн шинжилгээ хийсэн. За зарим бүс нутгуудад ингээд сайн дурын ДНХ-гийн дээж хүртэл цуглуулах юм компанид ажил явуулаад тэгээ ингээ хайгаалаасаа ерөөсөө огт олдоогүй байгаа. Тэгээ цагдаа нар энэ тухайн эмэгтэйг зүү Европоос ирсэн магадгүй энэ цыгаануудын бүлэглэлтэй холбоотой байж магадгүй гэж үзээд ингээд түүний хамсаатнуудыг нь барьж аваад байцаал тгээ шалгасан байгаа. Одоо тэр цыгаан бүлэглэлүүдээс хүмүүс барьж аваад тэгээд тэр баригдсан хүмүүс нь ерөөсөө бид нар ерөөсөө тийм эмэгтэй мэдхгүй, тийм эмэгтэй бидний дундлаа байхгүй гэж ингээд мэдүүлжсэн. Гэтэ цагдаа нар бол ерөөсөө бууж өгөөгүй мөрдөн шалгалтаа үргэлжлүүлсээр л байсан.
За тэгээд энэ мөрдөн шалгах ажиллагаа хөөцөлтөн бол ингээд олон жил үргэлжилсэн байна. Тэгээд ингээд цаг хугацаа өнгөрөх тусам энэ үл үзэгдэх эмэгтэй баг ингээд үлгэр домгийн дүр мэт болж хуурсан байгаа байхгүй юу? Хинч хараагүй. Ямар ч харсан гэрч юусоо байхгүй. Ямар ч зураг хөрөг байхгүй. Тэгээд жинхэнэ нэр мэр нь юусоо юу ч олддоггүй. Тэр юу ч ингээд энэ хүний талаар мэдээлэл байхгүй. Зүгээр ингээд Европ даяар ингээд энэ эмэгтэйгийн ДНХ тэр үед ингээд бүр цагдаа нар хайж байхад хүртэл ингээд гарч ирээл байсан байгаа байхгүй. Тэгээд зарим шинжээч нар тэр үед нь хэлжсэн юм байна л да. Ер нь энэ асуудал над с ิจ гтэнд чинь биш зүгээр энэ нотлох баримтанд чинь байгаад байгаа юм биш үсттэй гэдэг энэ асуултыг тухайн үед ингээд тавьжсэн. Гэхдээ хинч энийг бол анхаарч үзээгүй. Яг тэгэхээр энэ эдгээр улсуудын олон 10 лабораторийн шинжилгээ бол яг нэг үр дүнг гаргаадсан байхгүй. Яг л нэг эмэгтэй хүний ДНХ-г бүх олон лабораториуд адилхан үр дүн гаргаад байсан гэсэн. Тэгэхээр ингээд нэгэнт ингээ өөр тайлбар ингээд олдохгүй хэрэг нэгэ бүр мухардчихж байгаа байхгүй. Үгүй эмэгтэйгийн талаар бүр ямар ч сэжүүр байдгүй. Ингээ байжсэн чинь 2009 оны 3 сард бүх зүйл өөрчлөгдсөн. За юу болсон бэ гэхээр Францад босон нэгэн дөрвөгчийн шатсан машин дотор юм шатсан цогцсны дээжээс нөгөө эмэгтэйн ДНХ гарч ирсэн байна. Тэгэхээр ингээд тэр Францад энэ тэр дөрвөгч ингээ машин дотор шатсан үйл явдал нь бүр ингээ Францын бүр эзгүй юм нowhere юм газар байсан байгаа байхгүй юу? Хөдөөхээр эзгүй талд шахуу болцсон хэрэг. Тэгээ эндээс ингээд нөгөө эмэгтэйгийн ДНХ гарч ирж байгаа нь ингээд ямар ч логик холбоо учир ерөөсөө байхгүй болгож харагдуулж байсан. Тэгэхээр тэр эмэгтэй одоо юу гэдгийг те гэмт хэрэгтэн үнэхээр нэг эмэгтэй байгаа гэж үзэх юм бол те аливаа гэмт хэрэг чинь ингээд нэг л хүн гэмт хэрэг үйлдээд байгаа бол тэр гэмт хэрэг үйлдэх нэг юм паттерн гэж юм байна штэ. Тийм юм байх хэвээр. Одоо хулгайч бол ингээд ямар нэгэн арга замаар яг л нэг хулгаагаараа дагнадагч гэдэг юм уу те. Хар тамхины 8-чин бол ингээд одоо тухайн бүлэглэлийнхаа дотор үйл ажиллагаа явуулдагч гэдэг юм тий. Хэрвээ цуврал алуурчин бол ингээ аллах үйлдэх ингээ арга барилтай тодорхой байх хэрэгтэй ч гэдэг юм. Яагаад ингээ бүр хаа хамаагүй ингээ нэг юм автомашины хулгай тэгээ дээрэс нь бүр хаа хамаагүй ингээ баг хүнд хэрэггүй юм хэрэг дээр ДНХ-ийн гарч ирэх юм. Ингээд бүр ямар ч логикгүй учир шалтгаангүй байна гэж ингээ цагдаа нарт анх удаа ингээ бодогдсон байгаа юм л та. Ийм жижиг хулгай ч юм уу ийм дээрмийн зүйл дээр юу яагаад гарч ирдэг юм бэ гэж. За ингээд цагдаа нар анх удаа бид нар ер нь ингээ буруу зүйл хайгаад байгаа юм биш үсттэй гэсэн асуултыг өөрсөндөө тавьсан. Ингээ бүх процессыг ингээ эхнээс нь шалгахаар шийдсэн гинэ. Ялангуяа энэ ДНХ-гийн шинжилгээтэй нөгөө эмэгтэйгийн ДНХ гарч ирээд байгаа тэр үйл явцтай холбоотой бүх процессыг шалгасан байна. Тэгтэл юу болж таарсан гэж таада. Үнэртэй бас юм уу? Үнэртэй бас юм уу? Юу юм? Үгүй. Юу болж таарсан гэхээр тэр эмэгтэйгийн ДНХ илэрсэн бүх хэрэг дээр одоо ингээд ДНХ-гийн шинжилгээ авахтаа ингээд нэг юм арчтас авдаг юм байдаг шүү дээ. Одоо ингээд үзүртэй хөвгтэй ингээд арчтас авдаг тэр нэг юмыг нь үйлдвэрлэдэг одоо тэр үйлдвэр нь ерөөсөө нэг үйлдвэр. Тэгээ ерөөсөө яг тэр эмэгтэйгийн ДНХ илэрсэн хэрэгүүд дээр арчтас авсан тэр арчтсуудыг гэх үү. За арчтас гэд нэрлэж байгаа тэр үзүүртэй хүнтэй зүйлийг. Тэгэхээр тэр арчтсуудыг нэг л үйлдвэрлэж нийлүүлсэн гэдгийг нэг тийм юм олд тогтоосон байна. Тэгэхээр яг тэр үйлдвэрээс нийлүүлсэн арчтсаар авсан хэрэгүүд дээр нэг хүн илрээд байсан гэсэн. Тэгээ энийг нь олж тогтоосон байна. Тэгээ өөрөөр хэлбэл тэр бол ямар ч нэг тийм эмгтэй гэмт хэрэгтэн ерөөсөй байхгүй. Харин тэр одоо арчтсыг үйлдвэрлэдэг үйлдвэрийн ажилтан болж таарч байгаа байхгүй. Тэгэхээр ингээд үйлдвэрлэлийн явцад ингээд ямар нэгэн байдлаар ингээд өөрийнхөө ДНХ-г ингээд зарим бүтээгдэхүүнүүд дээр ингээд санамсаргүй байдлаар үлдээчдэг байсан нь дараа нь тэр арчтсуудаар нь ингээд гэмт хэргийн газраас
ингээд дээж мэж шиг юм ингээ аваад шинжилгээ хийхэд нь ДНХ нь гараад ирдэг. Түрүүн тэгээ ярьсан шүү дээ тийм ингээд нүдэнд үзэгдэхгүй маш жижиг өгөгдөл ингээ хүрээд өнгөрөхөд бидний ДНХ үлддэг гэж яг тийм байдлаар ингээд тэр ажилтан эмэгтэйгийн ДНХ үлдсэн болж таарад байгаа байхгүй юу? Тэгээ бүр ингээд Европ даяар ингээд тэр нэг эмэгтэй ДНХ ингээ хиймлэр гарч ирээд байсан болж таарч байгаа. Тэгэхээр тэр арчцыг үйлдвэрдэг үйлдвэр нь одоо хэдийгээр ингээд үйлдвэрлэлийн явцад юм ням бактериас хамгаалсан ч гэдэг юм тийм ариутгалын үйл явц хийдэг л байсан юм байна л да. А гэхдээ тэр ариутгал нь одоо ерөөсөө хүний ДНХ-г устгаж чаддаггүй байсан юм байна. Тэгэхээр нөгөө нэг ажилтан ингээд contamination буюу ингээд бохирдол үүсгэх юм бол ерөөсөө тэр чигээр ингээд хүмүүс цагдаа нарын гар дээр юм уу криминалистуудын гар дээр очиод тэгээ тэндээс нь шинжилгээ хийгдээд тэгээ нөгөө хүний чинь ДНХ илрээд исэн байгаа байхгүй. Тэгээ тэр хүртэл ингээд олж тогтоохын тулд хэдэн зуун мөрдөгч олон сая еврогийн зардал 16 жилийн мөрдөн шалгах ажиллагаа олон улсын хамтын ажиллагаа гэдэг одоо болсон байгаа байхгүй. Тэгээ эцэст нь 2009 онд Германы эрх баригчид албан ёсоор ингээд Heilbronn сүнс гэдэг бол тийм бодит хүн бишээ гэдгийг хүлээн зөвшөөрч зарласнаар энэ Европын холбооны хамтарсан эрүүгийн мөрдөн шалгалтын түүхэндх хамгийн алдартай мөрдөн шалгах ажиллагаа дуусгаруулсан байдгийг нэ. За хоёлаа ивент итгэжтэйгээ танилцъя. За өнөөдрийн дугаарыг аяллаа төвцөг Air Market ивент итгэж байгаа. За Air Market бол 26 жилийн турш гадаад аяллаа салбарт үйлчлүүлэгчдийн найдвартай түнш байсаар ирсэн. За харин Air Market маань шинжлэгдээд rebranding хийгээд аяллаа төвцөг болон өргөжсөн байгаа юм байна. За аяллаа төвцөг болохоор яана гэсэн үг вэ гэхээр ерөөсөө нэг цэгийн үйлчлэгээ болж гэнэ гэж ойлгож байна. Их дэлгүүрийн урт талын Air Market-ийн салбар дээр очиод виз мэдүүлгийн зөвлөх үйлчилгээг, аяллаа төлөвлөгөө гаргах үйлчилгээг, зочид буудлаа захиалахыг, нислэгийн тийз захиалахыг, за мөн дата сим худалдаж авах зэрэг энэ бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой болчихжээ. Их ажлын хажуугаар аялал төлөвлөөд за тэгээд бичиг цаашныхын нардаас хөөцөлдөөд визэнд орох гэж нэг хүнтэй уулзаад ингээд бөөн ажил болдог байсан бол энэ бүхнийг одоо ерөөс нэг цэгээс очиод авах юм гоё одоо боломжтой болчихжээ. Одоо ингэх одоо аль хэдийн болцсон байсан. Харин ч та нар жоох оройтлоо шүү гэд. Арчихгүй. За Air Market-ийн одоо энэ аяллаа төвцөг дээр энэ цэгээр дамжуулаад Америк, Солонгос, Япон, Европын орнууд, Австрал гээд ер нь бол ихэнх томоохон орнууд аялал жуулчлал хөгжсөн ийм орнуудын визний мэдээллийг авах юм боломжтой болсон байгаа. За ингээд ерөөсөө нэг цэг дээр очиод л аяллаа тэр чигтэн шийдэх боломжтой. Энэ чинээс нөө мэдээллүүд авч яах гэдэг чинь маш гоё байхгүй. Би жишээлбэл одоо Солонгос явмаар байна гэж хитл таны визний асуудал дээр ийм болохгүй маа гингүүд тэр дороо за тэгвэл бусад танаа аяллууд юу байна гэд ерөөсөө ингээл юу яачих болж байгаа юм. Дахиж ингээ бүх ажил төлөвлөхгүйгээр тэр дороо шийдвэрээ гаргачих ийм боломжтой болчихж байгаа юм байлээ. За холбогдох дугаар нь 70 10 50 50 гэдэг дугаар байгаа. За яг их төлгөөрийн урт талын Air Market-ийн салбар нь энэ аяллаа төвцөг болсон байгаа шүү. За баярлалаа. За ингээд Heilbronn сүнс гэдэг энэ хэрэг мэдээж Европын холбооны тэр цагдаа нар тэр хамтарсан ажлын хэсгийн эдрийн хувьд бол мэдээж маш том ич хүртэй зүйл болсон тодорхой. Өчнөө мөнгө цаг хугацаа нөөцийг ингээд хий дэмий бүрдүүлсэн хэрэг болж таарсан. Гэхдээ бас эерэг тал бас байсан байна. Дэлхийн шүүх шинжилгээний хүрээлэнгүүд энэ хэрэгээс маш том сургамж авцгаасан. За дэлхийд анх удаа ISO 18385 гэдэг стандарт батлагдсан гинэ. Энэ нь бол тэр forensic ДНХ-гийн шинжилгээнд зориулсан бүтээгдэхүүнүүд за ялангуяа тэр нөгөө арчтаас авдаг тэгээ иж бүрдэл зэрэг эдгээр ингээ үйлдвэрлэхтэй хэрхэн үйлдвэрлэх үү тэ өөрөөр хэлбэл ингээ хэн нэгний ажилтных нь ДНХ-гээр ингээ бохирдогдохгүй байх энэ шаардлага ингээ дэлхийн анхны стандартыг батлахад хүргэсэн юм байна. За тэгээд цаашдаа ч гэсэн цагдаа нар лабораториуд ингээ өөр хөндлөнгийн бохирдолд
үүсгэхээс сэргийлэх арга хэмжээнүүдэд хангагдсан. За үүнээс гадна хамгийн чухал зүйл бол энэ болон энэний өмнө ярьж гисэн хэрэг дээр ДНХ-гийн нотлохоо гэдэг бол ганцаараа тийм нотлох баримт байж чадахгүй болохгүй юм байна гэдэг зүйл энэ дээр маш тодорхой харагдаж байна. За ДНХ-гээр ингээ илэрлээж гисэн нэмэлт баталгаанууд тэр үйл явдлыг нь баталгаажуулсан зүйлүүд нотлох баримтууд зайлшгүй шаардлагатай байдгийн байна гэдгийг юм харуулж өгсөн хэрэг болсон. Одоо түрүүний тэр Андерсны хэрэг дээр те одоо хэрвээ тэр мөрдөгч нь гэдэг тэр түргэний ажилтнууд 1-2 хүн яг ажилласан байна гэдгийг анзаараагүй бол яах юм те өмгөөлөгч нь энэ хэргийн араас ингэж хөөцөлдөж бүртгэлийн нотлох баримтуудыг бүрдүүлж яваагүй бол яах юм тэр Лукас Андерсон гэдэг залуу хөрх ингээд зүгээр тасраад ирсэн чинь хүн амны хэрэгт холбогдоод ингээд магадгүй насаараа хорих би хийцэн ч гэж байсан биш үү те ярьж тийм юм таарахтаа яа тийм тийм сонирхолтой хэрэгүүд байна. Хин түүхэнд бас ер нь яг сурвалжтай хэрэгүүд гарсаар л байдаг юм. Тэр ч нэр арчтасын бамбар гэдэг баг шүү. Сая бодоод байсан чинь. Бамбара тэр ингээд үүдтэй юм даа. Тий. Нэрээ бас аюултай юм байна. Генетикийн шинжилгээ, ДНХ-ийн шинжилгээ шууд баталгаатай гэд бодцдаг. Тэгсэн чинь иймэрхүү асуудал зөндөө байгаа. Нэр айл талыг харж ижил яг эцсийн шүдэрэ гаргахгүй. Хөрхөм Андерсны ардаас л явахаар байна тий. Харин тий. Тэгэхээр иймэрхүү хэрэг бас дэлхийд байдаг учраас гээд одоо магадгүй ирээдүйд хэрэг шүүгч сонсож ах чинь билээ өгөхгүй байдаг шүү. Тэгэхээр янз бүрийн ДНХ-гийн нотлох баримт. Би ч гэсэндээ ДНХ-гээр илэрсэн нотлох баримт бол бараг хөтөлбөргүүл гэж бодож лээсэн байж тарах гэдэг юм л да. Ер нь бол хумсанд ороос илэрчлээ шүү дээ. Магадгүй майжц юм шүү гэд тэ. Гэтэл тийм биш байх нь шүү дээ. Би бол алидээ итгэцэн шоронд хийх гээд гавыг барьцсан л явчихлаасан. За баярлаа гээ. За юм хэрэг байна. Баярлаа. За өнөөдрийн дугаарыг аяллаа төвцөг Air Market болон ажил бэлэн чадвар сурын UFE Tech сургууль маань ивент итгэсэн. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од мөндөр сугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 хөтөлбөрийн од мөндөр ажгаар хүрлээ. За дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэтчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худал ажлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.